За хотолын төслийг ерөнхийд нь бол одоо дэмжиж байгаа. Тэгээ хяналт шалгалтын асуудал дээр ер нь тэр нэгдэх гэдэг бол туйлын зөв. Аймаг нэг очиол, агентлаг нэг очиол, сумынхан түшмэл нэг очиол ингээл нэг цувралцсан байхын юмнууд нэг асуултаа 3 дахин асуугаад ингээ явдаг. Энийг уул нь орон нутагт нь өөрсдөө ингээ зохион байгуулах бололцоо бол бас байдаг. Тэгэхээр ер нь бол бас орон нутагдх энэ одоо хяналт шалгалтыг тэр бол одоо аймаг орон нутг нь өөрөө зохион байгуулад явахсаар хууль эрх зүйн орчинг нээгээд өгчвөл гал нь одоо онцгой байдал нь стандарт нь одоо бүгд ингэж нэгдээд явчих бололцоо бол байдаг л да. Тэгэхээр энийг нь уул нээгээд өгчмөр. А нөгөө талдаа мэргэжлийн хяналтын байгууллагыг за яг татан буулгасан ч гэсэн чиг үүрэг нь яамрууга шилжсэн. Тэгээ энэн дээр чиг үүрэг нь шилжээд яагаад хэрэгжих болцоогүй байна вэ? Хэрэгжихгүй байна вэ? Энэ хяналт шалгалт гэдгийг бас нэг судлаад үзэхэд би бол зүйтэй болов уу гэж ингэж бодож байгаа. Яг амьдрал дээр ингээд яваад очихоор мэргэжлийн хяналтад байсан нэг хоёр байцаагч нь нэг агентлаг дээр яваад очдог. Нөгөө агентлагийн дарга нь бол одоо тэгээд тэр хяналт шалгалтын асуудал дээр бол нэг тийм онцгой нэг ач холбогдол өгдөггүй. Унаа машин хангадаггүй гэдэргээд олон л одоо гомдлууд бас байд юм билээ. Тэгэхээр ерөн зүгээр энэ хуулийн хэрэгжилт юун дээр ингээд сармагччив яагаад болохгүй байна вэ гэдгийг бас нэг давхар би бол үзчихэн зүйтэй болов гэж бодож байгаа. За сүүлийн үед бол ер нь за ингээд төрийн албан хаагч нар бол ер нь л нэг зөвлөн туслахал үүрэгтэй шүү л гээл байгаа. Зөвлөн туслах үүрэгтэй. Яг амьдрал дээр бол одоо яг зөвлөн туслаад ингээд бас хуулиа хэрэгжүүлчихдэггүй гэвэл бас үгүй л дээ. Тэгэхээр энэ зөвлөн тусласны эхлээд зөвлөн туслаад дараа нь энэ хариуцлага гэдэг юм чинь бас давхар тэр механизм байхгүй бол зүгээр ингээд нэг сайхан аргацсан гуйсан одоо энэ төрийн албан хаагч нар ч одоо тийм л хүмүүс болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр би бол зөвлөн туслахаасаа гадна эхлээд зөвлөн туслал дараа нь тэр хариуцлага юм нь бас тодорхой байх ёстой гэдгийг бол би бас зориуд хэлмээр санагдаад байгаа юм. За хоёртны эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг ингээ гарч байна. Ер нь бол бас төр аж ахуй нэгжүүдийнхээ өмнө үүрэг хүлээдэг баймаар байгаамаа. Чи энийг ингээд хийчих гээд ингээд нэг сонгон шалгаруулалтаар оруулаад өгчдөг. Юмаа хийгээд цагт нь хүлээлгээд өгөхөр мөнгөний өгдөг. Одоо бол яг ийм процесс энэ орон нутагт ялангуяа орон нутагт байгаа аж ахуй нэгжүүдийг бол одоо сөхрүүлж шít. Төрийн өмнө үүрэг хүлээгээд баахан өндөр хүүтэй зээл аваад юмаа хийчдэг. За мөнгө аваад эргээ төлөндөө гэтэл өнөө мөнгөний өгдөг. Хүү гүйжил байгаа. Тэгэхээр ер нь бол хувийн компани юмаа хийгээд хүлээлгэж өгөхгүй бол алдан тооцдог шиг төрч гсэн улсын комиссоо хүлээлгэж өгөөд автсан бол тэр аж ахуй нэгжийн өмнө мөнгөний хугацаа алдахгүй шилжүүлдэг ийм өдр юмт руугаа өдр явахгүй бол бас энэ аж ахуй нэгжүүдийг бол туйлын хүнд байдалд оруулж байна. Би өчтөр байнгын орон дээр хэлсэн. Хийсэн юмныхаа мөнгийг авах гэж 7 сард одоо 20 хэдэн хүний гарын үсэг цуглуулж тэр санхүүгийн одоо баримтаа бүрдүүлж авах гэсээр байтал ихэнх хүн намраад алга болдог. 9 сараас нааш ирэхгүй. Ингээл ажил гацдаг, ингээд нөгөө хөрөнгө оруулалт нь хойшоо болдог. Ингээд аж ахуй нэгжүүд санхүүгийн алдагдлал орж эхэлдэг. Тэгээд нөгөө төсвөө нэмүүлэх юм явж эхэлдэг гэдэг. Ингээд энийг бол би бас тэр эрхчлөөний хууль гэж ингэж одоо яг томьёолсон юм байна юу гэж орж ирэх юм байгаа. Энэ дээр бас яг нэг энэ төр аж ахуй нэгжүүдийнхээ өмнө ямар үүрэг хүлээх юм бэ гэдгийг бас би нэг оруулж ирээсэй гэж ингэж бас бодож байгаа. Тэгэхээр энэ засгийн газар бол энэ тогтоолын хэрэгжилтийг одоо хангах үүрэг хүлээх бах. Ингээд ирэхээр бас энэ иргэдийн өмнө аж ахуй нэгжүүдийн өмнө бизнес эрхлэгчдийн өмнө маш том тийм өндөр хүлээлт орж ирнэ. Хүлээлт үүснэ. Тэгэхээр тэрийг хүлээлтийг одоо биелүүлж чадах хэмжээний энэ бизнесийн орчинг сайжруулах талын энэ хуулиач тэр төрд иргэдийн одоо үйлчлэгийг ойртуулах тал дээр ч тэр тийм цогцоор нь харсан ийм л одоо за гишүүд асуулт асууж үг гэлж